намайг хайдаг гэдэг би бол пенс цуглуулах хоббитай. 1984 онд анх соёл эрдэнэ хамтлагийн пенс Монголд гараад түүнийг би улсын их дэлгүүрийн зүүн талын хуучин номын дэлгүүр байсан. Тэндээс бол анхныхаа пенсийг бол би авч ирсэн. Украины Киев хотоос 8 ширхэг пенс, Оросын алдартай дуучин Юрий Антоновын 3 пенс, тэгээ Италийн хит парад Санремо 84, Рики Повери, Пупо гэсэн ийм 8 пенс анх нь авчижсэн. Гэхдээ бол би тэгээ тухайн үедээ бол пенс тоглоулагч байхгүй мөртлөө ирээдүйд ийм цуглуулгач болохыг замаа бол тавьжсэн. За тэгээд 21, 22 оноос бол анхныхаа пенсийг би Амазоноос сторогоор дамжуулж авч ирсэн. Түүнээс хойш бол би өнөөдрийг хүртэл нийтдээ сторогоор дамжуулаад бас бараг 180-аад пенс авсан байгаа. Надад бол хамгийн гоё пенснууд бол Modern Token хамтлагийн нийтдээ 8 пенс гаргасан байдгийн. Тэр 8 пенсийг бол сая 2023 онд бол limited edition-ээр цөөхөн тоогоор хэвлсэн. Дэлхийд даяар жишээлбэл энэ 1-р пенс нь 2500% хэвлсэн байхад бол би түүний 520 гэсэн номертой пенсийг бол жишээлбэл авсан. Бас л 2500% хэвлсэн байсны 2290 гэсэн дугаартайг нь авсан. Гэх мэтээр би энэ Modern Token хамтлагийн нийт гаргасан 8 пенсны limited edition-аар маш цөөхөн дэлхийд даяар гаргасан энэ пенсийг бол би сторогоор дамжуулаад ингээд бүгдээр ингээд цуглуулж авсандаа бол маш их баяртай байдаг. Ингээд энэ бол миний бол маш чухал ийм пенснууд байдаг. Би эндээ бол маш их хайртай. Яагаад гэвэл би 1980-ад оны үед бол энэ Modern Token хамтлагийг бол анх миний сэтгэлд хоногссон. Манай монголчууд бүгдээрээ бас мэднэ. Миний 80-ад оноос хойш залуучууд дунд насны улсууд бол энэ Modern Token хамтлагийн энэ дуунуудыг бол сонсч өссөн. За энэ хамгийн сүүлийн пенс нь Alone гэдэг пенс 1500% хэвлэгдсэн. Энэ бол тэгээ энүүний 143 дугаартай энэ пенсийг бол авсан. Ингээд энүүгээрээ бол би маш их сторогоос авсандаа бол олж авсандаа бол маш их бахархдаг. Түүнээс гадна бол би бас ийм Now гэдэг ийм лейблийн пенснууд гардаг. Энэ дээр бол бүгд төвөр дэлхийд алдартай дууч хамтлагуудын дуунууд гардаг. Гэхдээ сэдвтэй энэ бол Now-гийн Classic Rock гэдэг сэдвээр хийсэн пенс байгаа. Энэ пенс байна Hip Hop. За энэ бол шинэ жилийн пенс байгаа. Christmas гэдэг pop дуунууд. 80-ад оны dance чинь 1983-аас 93 оны 10 жилийн хугацаанд гарсан шилдэг дуунууд нь энэ дээр байж байдаг. 93-аас 2003 оны ингээд 2 дахь 10 жилийнх нь 2003-аас 2013 оны ийм пенснуудыг ингээд төвөрлээд хийсэн. За хамгийн сүүлд 2013-аас 23 оны пенс. За миний пенсн дотор бол 1957 онд энэ хуучин Оросд хэвлсэн ийм пенсн дээр Монгол дууч ингээд дуулсан хоёр дуучны дуулсан ийм пенсийг бол би олж авсан байж байгаа. Унгар улсад хэвлсэн ийм гоё пенс байж байгаа. Энэ дээр бол Монголын алдартай дуучдын дуулсан. Тэгээд дээрээс нь ийм гоё номтой Монголын үндэсний дуу хөгжмийн талаар ийм зузаан ийм номтой ийм пенс. Энэ бол бас маш чухал пенс. За дээрээс нь энэ Япон улсад хэвлсэн бас ийм бокс set ийм дотроо 3 пенстэй ийм пенс байгаа. Энэ дээр бол Монголын алдартай уртын дуучин Норбандтгай, за тэгээд алдартай хөгжимчдийн Норбандтгай нэлээд олон уртын дуунууд, мөн богины дуунуудыг, ардын дуунуудыг дуулсан ийм пенс байж байгаа. За энэ 1977 онд Английн угсаатан судлаач Jane Jenkins гэдэг эмэгтэй Монголд ирээд хийсэн ийм хоёр пенс байгаа. Нэг нь бол дандаа хөгжмийнх, нэг нь бол дуунах. Тэгээ энэ дээр бол яаж яах гэхээр морин хуур Монголын үндэсний хөгжмүүдээр хөгжмөснөөс гадна хөөми бүхийн цол дуудаж байгаа. Монголын бүхэл өв уламжлалыг хадгалсан ийм хоёр гоё пенс 1977-д Англид хийсэн ийм пенсийг олж авсан.
Монгол Боредийн одоо бас энэ Франц твүүлсэн пенц. Энэ дээр Боред дуу, Монгол дуунууд орсон байгаа. Энэ Монгол казак гэдээ бас Франц твүүлсэн пенц байж байгаа. Энэ дээр бас Монгол казак дуунууд алтай магтаал энэ дотор байдаг. Дээр үед бол социалист орнуудын залуучуудын чинь ах дүүсийн дуу илүү ийм одоо Монголд ийм арга хэмжээ зохиодог байсан юм. Тэгээ энэ дээр одоо гадаадын хуучин социалист орны залуучууд Монгол дуу дуулсан энүүгээр бол одоо Куб улсад хийсэн пенц байж байгаа. Энэ Белла Монголиа гэдэг энэ пенц байгаа. Шарвгаан алдартай 2 дугаар симфони гэдэг Оросд хэвлэгдсэн тухай үедээ 80-ад оны үед энэ бол Санкт-Петербург хотын концертын танхимд Латвийн филармон одоо оркестр тоглосон Шарвгаан алдартай 2 дугаар симфони. Энэ пенц бол маш ховор пенц. Улаан сарнай гэдэг олон улсын ингээд ийм залуучуудын дууны тэмцээн болдог. Энэ дээр одоо манай Энемск хамтлагийн ган үеийн одоо дуусан дуу болж байгаа. Ган үеийн зураг нь өөрөө байж байна. Энэ бол бас одоо миний хайртай пенц Алла Яговстека гэдэг энэ бас олон улсын залуучуудын дууны тэмцээн. Энэ дээр Энемск хамтлагийн ган болдын дуусан одоо дуу энэ дээр бас байж байгаа. Марко Поло гэдэг кино байдаг. Энэ киноны одоо уран бүтээлд бол манай Алтан уураг хамтлаг оролцож одоо энэ дээр тоглосон. За тэгээд энэ Италид хийсэн пенц одоо хараажаар ингээд Монгол лам хүү байж байгаа. Энд бол үлгэр байгаа Монголд. Би Монгол гэдэг нэр оролцсон. Аль эсвэл одоо Чингис хааныхаа одоо нэрийг оролцсон тийм пенцнуудыг бол бас цоглуулах хоббитэй. Америкийн Чингис хаан гэдэг киноны саундтрак хөгжим оролцсон энэ пенц одоо энэ Чингис хаан гэдэг байж байгаа. Бельгийн Чингис хаан гэдэг хамтлагийн пенц байгаа. Энэ одоо орок хамтлаг. Бас одоо Америкийн Чингис хаан гэдэг бас нэг хамтлаг. Одоо энэ юуны цаа пострын цаана ингээд Чингис хаан гэдэг бичгтэй байгаа. Энэ одоо дэлхийн алдартай Enigma гэдэг хамтлаг байгаа. Энэ хамтлагийн одоо энэ 2 дугаар пенцэн дээр алдарт дуучин Надмидгуан Тосонгийн ороо гэдэг дуу энэ хамтлагийн дуун дотор одоо дуулагддаг. Deep Forest гэдэг энэ хамтлаг байгаа. Энэ дээр бол одоо Lament гэдэг одоо дуу байгаа. Энэ дуун дотор бол Мандахнаар гэдэг одоо баг та нар мэдэх бах. Энэ дуу энэ хамтлагийн дуун дотор одоо бас дуулагддаг. Бас ийм сони юм байдгийн. Энэ Английн 10 Years After гэдэг одоо пенц байгаа. Тэгээ энэ пенцэн дээр яадгийн гэхээр энэ пенц бол 80-ад оны пенц л да. Бас их гоё пенц. Энэ ингээд дэлгдэг. Дээрээс нь одоо айгүй гоё энэ дотроо постертай. Тэгээ энэ пенцны нэг дууны аян манай Соёл Эрдэнэ хамтлагийн Сэтгэлийн жигүүр гэдэг дууны дахилттай бол энэ одоо энэ хамтлагийн бүх гишүүдээ одоо ийм зурагтай постэр байна. Сэтгэлийн жигүүр дууны ая одоо энэ дээр бас адилхан ая явагддгийн. Чехийн нэг ийм дуучин байгаа. Нэг дуусан дуу манай одоо залуучуудын сонсдог Шигтгэн хамтлагийн Жирийн Монгол охин гэдэг дуу яг энэ дээр дуулагдана. Яг адилхан Жирийн Монгол охины Дүлгөөхөн хаарцгаа дуулдаг тийм ээ. Тэр дуу яг энэ одоо дуучны одоо Sometimes гэдэг энэ 2 дугаарт байгаа энэ дуу яг адилхан. Ийм пенцнуудыг би олж ингэж авч цуглуулдаг. Тэгээ нийтдээ бол яг хоо би сторогоос бол маш их одоо хайлт хийж үзчихэд тэгэл одоо өөрийнхөө сонирхсан пенцийг бол би хадгалж авч байгаа. Тэгээд өөрийнхөө болцоотой үед нь одоо энийг захиалж ингэж авдаг. Тийм учраас манай залуучууд хүссэн пенцийг бол энэ сторогоос хайхт бол ер нь олддог. Би одоо хэдийгээр нас ахмагч байсан би залуучуудын ч гэсэн дуу хөгжмийг сонирхдаг. Weekend-ийг, Ariana Grande-ийг, Lana-гийн одоо Born to Die, Paradise гэдэг юм ингээд эднүсийн дуунуудыг сонсдог бас цуглуулдаг. За ийм байна. Тийм учраас залуучуудаа эндээс одоо өөрийнхөө дуртай хобби болсон пенца одоо бүхэл зүйлийг бол эндээс олох боломжтой гэдгийг хэлье.